За шинэ 7 хоногийн мэнд шинэ сарын мэнд залуусаа арилжаан сайн уу? Бүгдээрээ эх 7 хоногт баг энэ сард алт маань хэрхэн хаашаа явах вэ? Биткойн маань хаашаа явах нь хамтдаа харцгаая, хамтдаа дүн шинжилгээ хийцгээе. За түүнээс өмнө Альфа Summit 2026 маань маш гоё болсон. Маш гоё болсон. Тэгээд ирсэн хүмүүс маань нэлээд сэтгэл өндөр байгаа. За Альфа Summit-ийн контентууд одоохондоо цацагдаагүй. За яагаад цацагдаагүй вэ гэхээр манай Alpha Traders Academy маань платформ өөрчилж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар Discord-н дээр байдаг бол Discord Alpha-соор болж байгаа гэсэн үг. За тэгвэл дараагийн платформ хаашаа байх вэ гэдгийг удахгүй угаасаа бид нар зарлана. За шилжилтийн ажил маань хийгдээд явж байгаа гэсэн үг. Яагаад ингэж байгаа вэ гэхээр дараагийн илүү чухал, илүү дараагийн төвшний одоо сайжруулалтуудыг хийж байна гэсэн үг шүү залуусаа. За ийм байна. Тийм учраас Alpha Traders-ийн Discord хаагдана гэсэн үг. Хаагдана гэсэн үг. Тийм учраас Telegram нэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл яг үндсэн мэдээлэл өгөх Telegram. Тэрнээс ч бид нар Telegram руу нүгэегүй шүү. Өөр платформ байгаа. За Telegram руу одоо үндсэн мэдээллүүдээ бид нар явуулаад удахгүй Discord маань хаагдах учраас манай Alpha Traders Academy-ийн гишүүд болон за яг миний YouTube сувгийг үздэг хүмүүс маань бүгдээрээ энэ Telegram руу ороорой. Энэ дээр мөн хичээлүүд болон одоо ойр зуурын мэдээллүүд, маш чухал мэдээллүүд тавигдах болно. Тэгэхээр яг энэ видеоны тайлбар хэсэгт байгаа Telegram дээр дараад манайхаа нэгдээд дараагийн Alpha-гийн шилжилтийг хүлээгээд байж байгаарай. Тэгээд Alpha Summit дээр мэдээж хэрэг яг бодит трейдерүүд буюу би ямар нэгэн одоо худлаа үнэ мэддэхгүй ашиг хийсэн дансны хулга тавьдгүй яг бодит трейдерүүдийг харуулсан яг ашигтай арилжж байгаа Alpha Trader Academy одоо шилдэг трейдерүүдийг Alpha Summit дээр харуулсан. За тэгээд бид нар Alpha-гийнхаа гой те цолны тэмдгүүдийг авсан. Мөн дээрээс нь амжилттайгаа түүхийг хуваалцсан байгаа. Тэгэхээр Alpha маань илүү их олон арилжаачдыг илүү амжилттай, ашигтай арилжаачдыг гаргахын тулд цаг үргэлж хичээгээд сургалтын системээ улам сайжруулсаар байх болно. За ийм байна залуусаа тэгээд гацхгүй ярихыг их хичээлээ. За одоо тэгвэл үндсэн шинжилгээнд орцгоё. Telegram дээр манайхан дагаарай заа. Нэгдээрээ манайхан. За алт маань юу болчихвоо? Шинэ сар эхэлсэн. За шинэ сар маань тий. За өнгөрсөн сарын хувьд бол яг нэг тэгж ингэсгэлэр өнгөрчихлөө. За тэгвэл одоо 5 сард юу болох болоо бүгдээ харъя. За тэрнээс өмнө ерөнхийдөө нэг алтныхаа дүр зургийг харвал алт маань өөрөө тий одоо болтол ап хэвээрээ байгаа. За маш хүчтэй уналт орж ирсэн ч гэсэн энэ их өсөлтийн хажууд энэ уналт бол юу юм бэ тий? За Fibonacci 50 level 61.8 арай хүрээгүй ретресэнт хөдөлгөөн орж ирсэн байдалтай маш урт зүү өссөн учраас миний хувьд юу гэж харж байгаа вэ гэхээр өргөжлүүлээд дээшээ харж байгаа. За тэгвэл өргөжлүүлээд дээшээ харахтаа эхний ээлжинд 6300 гэдэг ханш руу харж байна. За нэг эр хитэн сарын төлөв шүү дээ. За тэгвэл weekly time frame дээр weekly дээр мөн адилхан uptrendтэй байгаа ч гэсэн маш хүчтэй тий зүү орж ирсэн. За одоо ингээд өнгөрсөн жилөө 7 хоног та бүгдэд хэлжсэн тий weekly дээр ингээд хүчтэй ороод ирсэн. Тэгэхээр weekly чи өөрөө ийм хүчтэй тий уналтын дараах хөдөлгөөн нь орж ирэхдээ шууд дээшээ явахгүй. Тренд маягаар явах магадaltaй гэж хэлжсэн. За үүний дагуу ямарсан трендийн дагуу ороод ирсэн. Буюу одоо энэ дээр жижиг одоо uptrend үүсгээд дээшээгээ weekly time frame явах боломжтой гэсэн үг. За тэрний одоо нэг нь энэ дээр яг нь ретресэнд орж ирсэн байдалтай. Би бол тэгж харж байгаа. За эндээс шууд доош харж байгаа хүмүүс байгаа. Би бол нэг амар доош харахгүй байна. Эндээс үргэлжлээд өснө гэж бодож байгаа. За тэгвэл одоогийн байдлаар Fibonacci 50 level арай хүрээгүй байна. Арай хүрээгүй явж байна. За миний үндсэн алтны зургийн шүү манайха. За ингэж явж байна. За тийм учраас яг ерөнхийдөө бага цаг руугаа харчээ. За бага цаг руугаа харуул мэдээж яриг энд үүссэн маш хүчтэй тий даун трендийн daily time frame-ийн даун трендийн хөдөлгөөн маань энд импульс хийчээд дараа нь ретресэнд орж ирсэн. Ретресэнд нь яг трендээр явсан. За энэ тренд угаасаа ингээд нэг иймхүү яваад за буцаж орж ирэхдээ аль хэдийн даун эргүүлсэн буюу доошоо ороод ирсэн байна гэж харж болно. Гэхдээ энийг бол би нэг ямар уналт гэж харахгүй байгаа. Шалтгаан нь түрүүний weekly time frame-ийн хөдөлгөөнийг би харж байна гэсэн үг. За weekly дээр яг нэг удаа
pullback хийцэн одоо буцаага дээшээгээ импульс хийх магадлалтай. За буцаад дээшээгээ импульс хийвэл яг уу за энэ хэсгээс дээшээ явах юм бол за эхний ээлжинд ер нь бол өмнөх орой баг хүрчих юм биш үү дээ. Өмнөх орой баг хүрчих юм биш үү. За үнэхээр хөдөлгөөн маань эндээс буцаж ирэх үгүй юу гэдэг маш чухал тий. За тэр ирэх үгүй магадлалыг бид нар хэрхэн үзэх үү гэхээр одоо дээлийг харчих хэрэгтэй гэсэн үг. За дээли дээр тэгвэл буцаж орж ирэхдээ хэрхэн одоо хөдөлгөөн орж ирсэн бэ? Тэгэхээр ингэж орж ирсэн байна. За одоо болтол тэгвэл яг нь доошо хэвээрээ. Тэгээд доошо явлаа гэд Fibonacci-гийн 50 левел хүртэл би бол харж байна. За тэгэхээр эндээс дээшээ татлаа. Weekly-гээр би татсан шүү. Daily-гээр биш. Weekly-гээр татсан. За Weekly-гээр 50 арай хүрээгүй. Жохон дутуу байж магадгүй. За тэгвэл жохон дутуунд орж ирээд яг нь Fibonacci 50 левел хүрээд за тэгээ буцаад дээшээгээ хөдөлгөөн маань явах магадлалтай юм байна гэж бол миний хувьд бол харж байна гэсэн үг. Тийм учраас бидний хувьд одоогийн байдлаар алтыг доошоо харсан хэвээрээ байх нь. За яагаад доошоо харах нь вэ? Daily одоо day арилжаа хийж байгаа учраас бид нар доошоо харах одоо боломж гэх юм уу? Доошоо харах хэрэгтэй. За дээрээс нь scalp арилжаа хийдэг хүмүүстэй орой хальцуугаар арилжаа хийдэг хүмүүс мөн адилхан доошоо харах хэрэгтэй болж байна. За тэгвэл хизээ алт маань үргэлжлээд бүр дээшээгээ импульс хийх юм бэ гэхээр яг одоогийн байдлаар хамгийн ойрхон key level буюу бидний бүтцийн оройнууд маань хаана байна вэ гэхээр за энд орж ирсэн баг ийшээ л байна дөө. Тэгэхээр нэлээд хол байна. Нэлээд хол байна. Тийм учраас яг confirmation entry буюу дээшээгээ апруу эргэллээ шүү гэсэн дахиад өгөхөд жоохон хол байна гэсэн үг. Тийм учраас бид нар яг аргагүй баг цагууд дээрээ day болон scalp хийхээс аргагүй болж ийн гэсэн үг. За тэгвэл эхний ээлжинд энэ орой тийм энэ оройг дээшээ сэтгэлтэй буюу ханш маань 4769 гэдэг ханшийг одоо дээшээгээ сэтэлж орж ирэх юм бол үүнийг бид нар юу гэж үзэх вэ гэхээр confirmation өгсөн. За доошоо за ретресэнд орж ирэх нь байх нь тийм дээшээ дараагийн зон руу явлаа. За дараагийн зон угаасаа энэ оройр бол байх нь л тийм. За 5243 гэдэг энэ ханш руу явах нэ гэдэг зүйлийг бид нар харчиж байна гэсэн үг. За тэгэхээр үндсэн confirmation алтыг за одоо өслөөдөө гэсэн ханш маань энэ байх нь шүү байна. За харин эх 7 хоногт хэрвээ доошоо ороод ирвэл бүр гоё. Ингээд доошоо нэг 100 хатгаж магадгүй гэсэн шүү дээ. Тэгээд хэрвээ дээшээ ороод ирэх юм бол оролтын цэг маань арай нааш болчихно. Ийм гоё болчихно тийм. Тэгэнгүүт яг ингээд эндээс шууд бид нар одоо урт хугацаанд лонг харчуд бол асуудалгүй. Урт хугацаанд лонг маань яг нь түрүүн хэлсэнчлэн 5200 гэдэг ханш руу бид нар харчиж болох нэ. За яг нь эхний ээлжинд те ядаж нэг 5000 гэдэг ханшийг харъя да бүгдээрээ. За энэ орой. За ядаж энэ 5000 гэдэг ханш. За тэгвэл яг нь дараагийн хөдөлгөөн нэг удаа хатгаж орж ирээд дээшээ явал нэг ийм боломж гарч ийн. За тэгээд дээрэс нь хэрвээ хөдөлгөөн доошоо явахгүй байх юм бол дараагийн дээшээ гэдэг байгаа нь ийшээ орж ирж байна. За тэгэхээр энэ дээр бол бидний хувьд даун явлаа. За эндээс дээшээ сэтэлж гарч ирлээ. За ретресентээс дээшээ гэж ингэж харна гэсэн үг. За энэ дээр манайхаа харах юм бол нөгөө нэг одоо чарт паттерн ч харагдаад байгаа. За трендтэйгээ л маш одоо холбоотой байдаг гэсэн үг. За тэгэхээр ер нь эх 7 хоногт бол ингэж харж байна. За эх 7 хоногийн нээлт амар чухал байх нь тийм. За маргаашийн нээлт маш чухал байх нь. За маргаашийн нээлт хэрхэн байх вэ гэдэг нь маш тийм чухал байна. За 4 цагийг харах юм бол аль хэдийн апруу шилжчихсэн байдалтай. Ингээд аптренд явуулсан байдалтай. За тэгэхээр миний хувьд бол алтыг одоо жоохон ажиглахаас аргагүй. За 4 цаг хэдийгээр авчихсан үндсэн дээлий чинь даун байгаа штэ. Тэгэхээр миний хувьд бол хэрвээ доошоогоо ахиж нэг орж ирнэ гэвэл энэ яроол руу бид нар харж байгаа. Тэгэхээр энэ яроол руу эхний ээлжинд үзье гэвэл за харъя ингээд ингэсэн тий. Энэ яроол руу эхний ээлжинд үзье гэвэл бид нар 4 цаг маань энд нэг зүв хатгацсан. За бүтцийн яроолыг баг энэнгээр авсан ч болохоор яг л дээшээгээ зүв хатгацсан учраас бүтцийн яроолыг энэнгээр аваад за ийшээ алт маань ороод ирэнгүүт яг уу. За энэ 4563 гэдэг ханшийг сэтэлж орж ирвэл эн чинь доошоо нэг удаа явах нэ гэж үзэж болно гэсэн үг.
За тэгээд хамгийн доод ханш тий хамгийн доод ханш ер нь доошо бүр орж ирэхэд ер нь бол хэцүү шүү манайхаа. За бүр энэ хамгийн дооддоо нэг 4400 гэдэг ханшруулт орж ирэх боломжтой. За тэгээд эндээс ер нь бол бид нар лонг харж эхэлнэ гэсэн үг. Лонг харж эхэлнэ гэсэн үг. За тэгэхээр алтны хувьд бол ийм байна. Яг тодорхой зүйл байхгүй. Тэгээ яг одоо инглиш үгсэн зүйл байхгүй. Яг тэгвэл бүгдээрээ даун трендтэй. За 4 цаг хэдийгээр аппроч хэлсэн ч гэсэн эн чинь ердөө л дээлигийн ретресэндийг хийж байна. Ягаад вэ? Дээли чинь өөрөө энэ дээр маш хүчтэй уналт орж ирсэн учраас дээлийн ретресэнд хийгээд буцаад доошоогоо орж ирэх боломжтой. За тэгэхээр хамгийн доод гэдсэн чинь 4400 гэдсэн нь за энэ л юм байна да. За бид нар дээлигээр энэ зоныг авч хэрэгтэй. Энэ зүйтэй зоныг ийм том зон байна. За ийшээ энэ зоныг ядаж 50% дүүргэлт гэдээ үзчихв. За ингээ харж идэх үл. За нэг удаа хатвал. За энэ нь баг бодит тоо гарч ирж байна да. Энэ хараа 4463 гэдэг тоо гарч ирж шүү. За ийшээ орж ирээд за тэгээд эндээс бид нар лонг шалгаж эхлэх нэ. За эх 7 хоногт алтыг ингэж харж байна. За тэгвэл би түрүүн юу яадаг вэ штэ. Лонго тэгвэл сүүлд ярддаг ажил те. Одоогийн байдлаар яг алт доошоо. За доошоо 4460 гэдэг ханш руу бид нар харж байна. За харин энд байгаа дээлигийн бүтцийн орой гэсэн үг. Дээлигийн бүтцийн оройг сэтэлж орж ирвэл бид нар лонг харж эхэлнэ. Тэ? Дэшээ сэтэлж ирвэл лонг харж эхэлнэ. Харин үндсэн confirmation entry за энэ ёроол дээр ирчээд буцаад дээшээ гараад ирвэл доошоо сэтэлчих юм бол за манайх ойлгож байгаа зү. Анхан шатны хүмүүс үзээгүй л үү те. Доошоо сэтэлчих юм бол дараагийн үндсэн орой чи энэ болчихно гэсэн үг. 4663-ыг сэтэлвэл дээшээ байдах confirmation ороод ирнэ гэсэн үг. За тийм учраас би бол яг эндээс risky long шалгана. Нэш ороод ирвэл long шалгана. За манайхан болохоор яг яаж long харах юм те. Яаж ялж яах өөрөөсөө дүрмээр ингээд арилжаарай. За тэгвэл яг нь би яг анхан шатны хүмүүстэй зориулаад нэг ийм зураг зурчээ да. Ийшээ. Би бол ингэж харж байна алтыг. За дээшээ энэ бол яг 7 хоногийн миний юу байх нь вэ? Төлөв. Миний таамаглаж байгаа төлөв бол ингэж харж байна. За тэгээд эхний ээлжинд ийшээ харчъя гэж. Ингээд за ингээд тавьчих. За тэгвэл энэ болохоор яг одоогийн бүтцийн орой. За хэрэв доошоо сэтрээд ороод ирвэл сэтэрч орж ирсэн тохиолдолд бүтцийн орой болох зон энд байна гэсэн үг. За тэгвэл эднийгээ бүгдээ амар сайн тогтоочоорой. Тэгэхээр дээлэг дээр би ер нь бол 7 хоногийн миний харж байгаа алтыг харж байгаа өнцгийг ер нь бол зурчлаа шүү. За эндээс тэгэл лонг шалгаад эцсийн найдвар лонг шалгаад риски лонг шалгаад хэрэв доошоо ороод ирвэл тэгэл яах вэ? Алт маань тэгэл хэсэгтэл унах гэсэн үг те. Тэгэхээр тэр болтол миний хувьд бол яах нь угаасаа дээш харж байна. За тэгээд сая Alpha Summit дээр очиход Alpha Summit дээр хүмүүстэй уулзахад манайхан миний энэ weekly forecast-ыг нэг сигнал гэж бодоод ороод идэм билээ. Яг ихэнх хүмүүс нь авсан бэлээ л дээ. $80-ыг $240 болгосон гэж юм те. Таны яг энэ сигналыг дагаад ашиг хийдэг 7 хоног болгон хүлээдэг гэж байна. Гэхдээ энэ чинь сигнал биш таамаг гэдэг бид нар ойлгоорой. Яг маркет нэгдэнгүүт хаашаа орохыг бид нар мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ weekly forecast ямар учиртай юм бэ гэхээр яг би өөрөө энэ алтыг шинжилж байна. Миний бодлоор бол нэг иймэрхүү ингэж хөдлөх боломжтой гэж харж байгаа гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө харж байгаа үнцгийг би та бүхэндээ хуваалцаж байна. Хэрхэн шинжилгээ хийж байна? Зөвхөн энэ тренд буюу Dow теорийг за support resistance-тэй хамт ашиглаад хэрхэн одоо шинжилгээ хийж байна вэ? За энийг л та бүхэн маань одоо сурч аваад өөрсдөө шинжилгээгээ хийж сурахад чинь миний энэ видео тус болоосоо л гэж бодож байгаа байхгүй. Тэрнээс биш яг алтыг тий амар таагаал миний одоо энэ шинжилгээний дагуу явах хэвээр энэ төр гэх юм байхгүй. За заримдаа яг шинжилгээний дагуу биш явахаар хүмүүс намайг тий янз бүрээр хараадаг чи худлаа хэллээ гэд. Энийг 100% таамаглах боломж байхгүй. Уучлаарай. За зарим нь болохоор ямар амар энгийн шинжилгээ ашигладаг юм бэ гэж хэлдэг. Уучлаарай. Би та нарын тэр одоо мунд гэж удаад байгаа бүх шинжилгээг чинь одоо ашиглаад үзсэн би судлаа үзсэн. Тэгээ эндээс хамгийн буцаад зөвхөн энэ дээрээ би буусан. Ягаад гэвэл энэ дээр би яг маркетинг яг өөрийнхөө гоё ойлгож чаддаг. Яг SL цохиулаад тий ашгаа ингээд аваа явцдаг. Ийм байгаа учраас за манайхан
одоо анх сурж байгаа хүмүүс явж гисэн би дахин хэлмээр байдیں۔ Олон арга барил битгий хөөгөөрэй. Нэг арга барилаа өөрийн болохоорой. Тэ яг бүрслээ шиг тэ нэг арга барилаа өөрийн болох нь 1000 давтах нь маш чухал шүү. За алтны ерөнхий төлөвийг би ингээл зурчих юм байна дөө. Ингээл харчлаа. За тэгвэл дараа нь биткойныг харчих. Ягаад гэвэл хүмүүс биткойныг асуугаад байдаг те. За биткойн маань гэхдээ амар эвгүй болсон. Би монтлоор харсан байхгүй. Тэгсэн чинь даван ороод ирэх юм. Тэ. Монтлигийн бүтцэн ярал энэ байхгүй юу? Яг гоо энд маш хүчтэй одоо power zone байна гэж үзээд хүмүүс дээшээ харж байгаа ч гэсэн энэ амар сон байхгүй. Чөч байгаа зү. Чөч гэдэг чинь бид нар тий change of character гэдэг. За trend change гэж нэрлэдэг бас. За яг гоо trend change-ийг бол энийг trend change гэдэг байхгүй. За чөч гэдэг нь юу гэсэн үг вэхээр шууд ороод ирсэн чөч гэдэг юм. Тэгвэл энэ яах нь вэ? Буцаж retracement хийлээ доош явчих гэдэг. Биткойн амар эвгүй байна манайхаа. Одоо монтлиг харахаар амар эвгүй. Яг энэ маш хүчтэй зоон ч гэсэн яг эндээс өснө гэж бол би бодохгүй байна. Ядаж ахаад доошоо орж ирэх юм шиг харагдаад байгаа байхгүй. Ядаж энэ яроолууд дээр ахиж нэг орж ирээд тий. Тэгээд яг үнэхээр өсөх ёстой бол дээшээ өсч магадгүй гэж би хараад байгаа байхгүй. Тийм учраас биткойны одооний өсөлт нь зөвхөн бага цагийн аптрендийг одоо үүсгэж байгаа учраас би урт хугацаанд биткойны өсөлт ирсэн гэж би бол хэлэхгүй. Яагаад гэвэл монтли өөрөө доошоо затсан. Weekly ч гэсэн доошоо. Weekly өөрөө даунтрендтэй, даунтренд нь эндээстэй орж ирээд за харъя. Даунтренд ингэж орж ирээд нэг retracement өгөөд доошоо явцсан баггүй юу? За тэгээд одоо буцаад энэ даунтрендийнх нь retracement-ийн хөдөлгөөн нь одоо бага цагууд дээр аптрендийг үүсгээд байгаа гэсэн үг. Тэгээд яг энэ яроолуудын даралтаас ч юм уу тий ингээд унаад ирэх боломжтой байгаа байхгүй. За тэгээд унж орж ирэхдээ эхний ээлжинд 49000 гэдэг хан шиг ингээд шалах магадлал өндөр байгаа байхгүй юу. Тийм учраас яг биткойныг би бол эндээс ерөөсөө өсөлт ирсэн гэж бодохгүй. Тэгэхээр яг нь weekly time frame, weekly дээр за маш хүчтэй импульсийн хөдөлгөөн орж ирсний дараа retracement-ийн хөдөлгөөн нь тий трендээр явдаг гэдгийг алт болон энэ юун дээр ч гэсэн бүгдээрээ харж байна. Биткойн дээр ч гэсэн харж байна тий. Энийг бол би манайхаа амар сайн мэдчихэж байгаа. Тэгэхээр одоо яг уу ахиж нэг retracement ирээд ахиж нэг импульс яваад унчих магадлал өндөр байгаа. За энэ тэгвэл нэг хэдэн 7 хоногийн үйл явц уу тий нэг сарын ч юм уу үйл явц байх магадлалтай. За тэгвэл энэ дээр бид нар хэрхэн арилжах уу гэхээр мэдээж хэрэг өдөр тутмын арилжаа хийж байгаа яг forex арилжаа хийж байгаа хүмүүсийн хувьд яг лонгдод явчихна л да. Лонгдод яваад хамгийн гол нь энд бас нэг эвгүй арай байна. Энэ хараа сэтгэл чадаагүй. Энэ эвгүй байна. За үнэхээр энийг яг сэтгэлээд ороод тэрвэл дараагийн зон нийш болчихж байгаа. Ингэж орж ирэх магадлалтай болчихж байгаа. За тэгэхээр биткойны хувьд бол яг одоо амар эзэгтэй үе байна. За үнэхээр яг breakout хийгээд ороод ирвэл боломжийн болчихж байна л доо. За энийг би weekly руу оруулчихъя да. Weekly руу оруулаад weekly дээр ямар шохон зон шалгаад байгааг бүгдээр нэг харчихъя. За weekly time frame. За weekly time frame downtrendтэй. За буцаад за энэ дээшээ орж ирэх нь бас хаашаа хамгийн дээд зон юм байна да. За тэгээд 90000 гэдэг одоо ханш байна. Биткойн хамгийн дээд ханш. За үнэхээр тренд ченж хийчихвэл те одоо санаа зовх зүйл байхгүй. Энэ чигээрээ баг өсөх юм байна. Өслөөхөд ядаж өмнөх 126,000 гэдэг ханш руугаа очих юм байна гэж хэрэг бид нар бодох юм бол яг weekly-гийн бүтцийн орой буюу 9-ийн хай гэж нэрлэдэг байгаа 97965 гэдэг ханш байна. За ер нь 98 юм байна да тий. 98,000. За би хамгийн чухал. За энэ зоноос байж. Манайхан бас энэ юунуудаа бас хадгалаа авчиж болно шүү заяа. За weekly дээр бүгдээрээ биткойн ярьчих. Downtrendтэй. Downtrendийн яг одоогийн байдлаар retracement-ийн хөдөлгөөн орж ирж байна. Хамгийн сүүлийн импульсийн хөдөлгөөн энд байна. Энэ байна тий. За retracement-ийн хөдөлгөөн орж ирээд яг одоо Fibonacci-гийн 50 level дээр ирсэн байна. За 50 level дээр энд нэг resistance байсан. Энэ дээр нэг хэд хэдэн удаа тий 100 хаагдсан. За энэ юу гэсэн үг вэ гэхээр эндээс тодорхой хэмжээнд risky short шалгах боломж байна. За гэхдээ short шалгахдаа их нь одоо ер нь бол бага цаг дээр шүү дээ. Бага цаг дээр одоо эн чинь ингэж ийн гэсэн үг. Ингэж ийн гэсэн үг байхгүй. Ингээд эндээс яг resistance дарагдаад
Би бол ингэж харж байна биткойн ингэж харж байна. За тэгэхээр яг тэгэхгүй бол шууд доошоо харж гарч энэ чинь боломжгүй л дээ. Шууд доош харна гэвэл энэ яр бол сэтэрчээ шууд доош харах гэдэг байхгүй. Тийм учраас худлаа шууд эндээс доош харж болохгүй. Ретресмент харж болж байна гэсэн үг тийм. Энд үүссэн трендing ретресмент хараад за ингээд доош явуулж болж байна гэсэн үг. За ийм байна. За тэгвэл чухал зоонууд нь энэ бүтцийн орой байх нь weekly-ийн бүтцийн орой. Энэ дээшээ сэтэрсэн тохиолдолд яг биткойн маань үргэлжлээд дээшээгаа uptrend буюу одоо 100 ирнэ гэсэн үг биткойны хувьд. За энэ орой одоогийн байдлаар сэтрээгүй тохиолдолд 100 ирэхгүй. За тэгэхээр одоо байгаа өсөлт маань бидний хувьд яг ингээд яг тухайн одоо трендээрээ бид нар эх 7 хоногт яг ингэж харж ийн л гэсэн үг. Ингээд доошоо ретресэнд орж ирлээ. Буцаад дээшээ ингэж явах боломжтой л гэж харж ийн гэсэн биткойн дээр. Ийм л байна. Тийм учраас яг бага цаг руу шилжүүлээд арилжихаар биткойны хувьд бол жоохон хэцүүхэн харагдаад байна л да. Одоо энэ бол амар эзэгтэй зоон дээр ирсэн учраас миний хувьд бол үндсэн төлөвийг л би хэлээд өгье. За үндсэн төлөв маань ер нь бол ингэж л байна да. Буучин да манайха биткойны хувьд. За яг тэгвэл би биткойн дээр яг одоогоор нэг амар л гэж дэй ялжаа ч юм уу ерөөсө хийхгүй байгаа. Тийм учраас яг та бүхнийгээ хүсэлтийн дагуу биткойны ерөнхий чиг баримжааг та бүхэндээ хэллээ шүү. За тэгвэл weekly дээр биткойн ингэж харагдах нь байна. За алтан дээр би daily дээр зурсан. Daily дээр ингэж харагдах нь байна тий. За ийм байна. Тэгээд эх 7 хоногт бүгдээрээ дараагийнхаа ханшийн таамгийн тий энэ видеогоор уулзцгаая. 20 гаруй минут ярьсан байна. Тэгээд Alpha Traders маань маш гоё шилжилтийг хийх гэж байгаа. Тэгээд манайхаа хамт байгаарай. Олон амжилттай трейдеруудыг гаргахыг тий харилцаас нэрдэг залуустаа туслахыг хүсэж байгаа шүү. За түр баяртай залуусаа.